За хоёр асуулт байна. Ерөнхий сайдаа тий 23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын ерөнхий сайдад асар том эрх мэдлийг өгсөн. Энэ засгийн газрын гишүүдэд кабинетээ өөрөө ерөнхий сайд томлох, чөлөөлөх, огцруулах эрхийг өгсөн. Та 115 хоногийн өмнө үнэхээр авилга хаялах бол хулгайтай тэмцэе гэжсэн бол яагаад инквайри сайдыг тухайн инквайри гишүүнийг яагаад тухайн үед нь хууль зүйн сайдаар томилж болоогүй? Яагаад намын даргын өрсөлдөөн явагдаж явах энэ үед ингэж инквайрийг гүйгэнтгэн одоо байгаа сайдаа хэлэхгүйгээр нэг өдөр өрөөндөө мэдгдэл хийж ингэж байгаа юм. Тэгэхээр юу гэж асуух гэж байна вэ? Та мэдгдэлтэй амруу эслэн даргыг нүүрсний хулгайтай холбоотой байсан байна гэж ярьсан. Танд одоо яг амруу эслэн дарга нүүрсний хулгайтай холбоотой гих нотлох, үзүүлэх, харуулах баримт байна уу? Та бол 5-6 жил улсын хурлын дарга хийсэн хүн шүүхэр хин нэг тогтоогоогүй байхад гин буруутаг тогтоогоогүй байхад хинэгч гин буруутаа тооцож үүж болно гэсэн хинээрч заалахгүй мэдж байгаа. Мэдхийн дээр мэдж байгаа. Тэгчээд яагаад улсын хурлын даргыг тогтоолгоогүй байхад нь ямар ч хэрэг үүсгээгүй байхад нь ямар ч нотлох баримт цагдаа прокурор авилгатай тэмцэх газар шалгадаагүй байхад ингэж хэлж байгаа юм бэ? Эн чинь одоо хууль зүйд нийцэх юм уу? Энэ дээр нэг тайлбар өгөөч. Бортег гэж энэ бортегийн уурхай чинь яг лиценз нь өнөөдөр хинд байгаа юм? Амар эслэн гэдэг хүнд байгаа мó? Адмирал гэдэг компанид нь байгаа мó? Энэ уурхай эн чи одоо хэдэн тонн, мянган тонн нүүрсийг гаргацсан. Эндээс Монгол улс яаж хохирсон? Энэ асуултанд хариулж өгөөч. Энэ хоёр асуултанд. Үндсэн хуулийн 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрыг доктортой ажилуулахын тулд засгийн газрын гишүүдийг томилж чөлөөлөх эрх мэдлийг ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болгож олгосон юм аа. За энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлага нь тэр үед ягаад 6 сар тэгээгүй гэхээр бид бас эв нэгдэл зөвшөлтсөлийг баримталж холбогдох байгууллагуудын хооронд координац хийж төрийн институтуудыг доктортой ажилуулах хангахын тулд үндсэндээ бид бас зөвшөлтсөлийн гэж хэлж болохоор засгийн газрыг энэ дарга нартайгаа зөвлөлдөж намын удирдлагын зарчим учраас зөвшөлтсөж танхимаа бүрдүүлсэ. Бортегийн хувьд бол улсын хурлын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор төр хороо байгуулсан. Эрдэнэс томлогоо компанитай холбогдох гэрээнүүдийг шатгасан. Тэр үед гудамжинд ямар ч чагсаал цуглаан бусныг та бүхэн сайн мэдж байгаа. Энэ хяналтын үрээ бол Эрдэнэс томлогоо компани Хонконг Хөндө компани 2022 оны нүүр сайжруулсан шахмал түвш арилжих гэрээ. За тэр 400 мянган тонн шахмал хагас коксчих түвш 100 мянган тонн унтаг кокс нийлүүлдэг энэ асуудал байсан. Би ганцхан баримт хэлье. Би хэрэг бүртэх мөрдөн байцаах ажиллагааны нарийн нууцыг мэдэхгүй, үзээгүй. Гэхдээ 2023 оны 9 дугаар сарын 26-ны өдөр Германы нэр бүхий сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амар уйсгалан даргатай холбоотой ностой авилгалын мэдээлэл цацагдсан. Одоо энэ сайтууд дээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хин нэгнийг үндэслэгүйгээр хүний эрхийг нь зөрчиж гүтгэж үндэслэгүйгээр одоо хэрэгт холбогдуулж тэгж цоллохгүй цололдгүй тийм хэвлэл мэдээллийн хуультай усуд. Энэ хэрвээ гүтгсэн байлаа гэхэд тэгвэл яагаад одоо энэ тэг холбогдсон байгаа үстэй. Монголд гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг ярихаа болий. Харин баруунд гарсан хэвлэгдсэн энэ бүх материалуудыг яагаад одоо бол няцаалт өгөөгүй юм бэ? Эн чинь Монгол төдийгүй дэлхийд зарлагчлаа. Энийг няцаагаач л гэж байгаа. Нэр холбогдлоо л гэж би хэлсэн шүү. Шүүхээр гин буруутан тогтоогдоогүй хэнийг ч гин буруутаа тооцохгүй гэдэг заалт бол жирийн иргэнийг төрийн дарамтаас хамгаалсан заалт. Харин төрийн өндөр албан хаагчид бол жирийн иргэд биш, хувь хүн биш, төрийн нэр хүндийг авч байгаа институт субъектууд учраас хэрвээ нэр холбогдсон бол энийгээ заавал шалгуулж нэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм улсын хурлаар батлагдсан. Энэ бол төрийн нэр хүндээ хамгаалах шаардлагатай гэсэн. Улсын хурлын
Тагнуулын байгууллагаас гадны төлбөртэй сайтуудад Монгол улсаас 50 гаруй мянган доллар төлж ийж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн энийг хийсэн талаар тагнуулын байгууллага өнөөдрийн хүртэл надад илрүүлэх зүйл дээр удаашралтай ажиллаж байгаа. Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд нь халдах гадны сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой хийгдсэн ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ дээр барин тавин ингэж одоо худлаа ярихаа болоо. Яаж хэн ямар зохион байгуулалтаар хийдэг вэ гэдэг асуудал энд бол тодорхой харагдж байгааг олон түмэн ирэхээ биш ялгаж салгаж ойлгож байгаа хаа гэж бодож байна. Бортегийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийн хүртэл Бортег гэдэг ордын лиценз Эрдэнэс 5-7 компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа юм шиг ойлголт бас төрүүлж гүтгсэн. Энэ гүжир гүтгэлэг засгийн газрын тэргүүн зүгээр барууны хэвлэлд гарсан нэг мэдээллээр асуудалд ингэж хандж байгаа. Би нотлох баримт байна уу гэсэн танаас. Тэгээ та бол одоо ярьж байгаа хариултаас чинь бол нотлох баримт чинь энэ л юм байна. Хэвлэлд гарсан, сайтад гарсан мэдээлэлээс мэдээлэл аваад улсын их хурлын даргаагаа ингэж гүтгэж болдго юм уу л гэж асуух чинь. Нөгөө талаар оптик гэрээ та өнөөдөр өчигдөр зарлалаа. Энэ чинь таад зарлж байгаа юм биш. 2-3 жилийн өмнө нүүрсний сонсголоор ил болцсон асуудал нэгт. Хоёрт энэ бол нэгэн хэсэг нь. Энэ ард түмэн мэдэхгүй энэ тэр мөнгөн дүнгийн бод гэдэг хоёр нэрээс өөр. Таны төрөүний хариултаар Баярбаатар гишүүний хариултанд маш буурынхаа хариулт өгж байна. Одоо бүр эзэн бийгүү болох нь л дээ. Тэгээ тэр олон тэрбум долларын үнэтэй нүүрсийг зүгээр хэний шийдвэрээ тэгвэл гадагшаа гаргасан. Тийм баг үнийн дүнтэйгээр тендергүүгээр хэн гаргасан бол таарах одоо таны хариултаар бол тэр дундаа хийх гэж шít. Та энэ хариуцлагыг одоо үндэслэл хэлбэрийн зөвлөлийн нэг гишүүн байсан хүнийхээ хувьд та энийг мэдхийн дээр сайн мэдж байгаа. Ингэж таны хариулт бол булзааруулсан бөөрн хэлсэн хариулт гэж би ойлгосон. Ард иргэд юу ч эндээс ойлгохооргүй хариултыг та өгж байна. Тийм олон тэрбум долларын тийм мянган сая тонн нүүрснүүдийг зүгээр тендергүүгээр өгөх шийдвэртэйгээр тэр нөхдүүд гарганаа да. Одоо тэгээ эзэн бийгүү болж дуусгаж шít. Энэ дээр та тодорхой хариулт өгөөч. Битээ бөөрн хэлээд байгаа чи. Таны нотлох баримт зүгээр сайтаар гарсан мэдээлэл үндэслээ та ингэж ярьж гин гэдэг бол тэгээ энэ олон гишүүд үнэмшсэн өнөөдөр парламентийн 67 гишүүн чинь гарын үсгээ зурцсан ингээд одоо огцруулах асуудал яригдаад явж байна. Ийм юм байж бол тийм үү? За олон асуулт учраас 3 минутанд хариулъя. За нэгдүгээрт би зөвхөн сайтын мэдээлэл хэлээгүй. Нүүрсний сонсголын үеэр төр хорооноос гарсан дүгнэлтээр хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж дүгнэлт гарсан байна. Хоёрч одоо нотлох баримттай асуудлаар нүүрсийн сонсгол гарсан. Би хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагааны нууцыг мэдээд энчээ ярих ирэхгүй алам тушаалтан. Та бүхэн хаалттай холбогдох газруудаас бүх мэдээллийг сонсч болно, авч болно. Ер нь нийт төсөв төртгөн хийгдсэн ажлууд нь хэдийгээр тэр лиценз төрийн мэдл шилжсэн боловч дээр нь баригдсан байгаа үйлдвэр одоо хувийн эзэмшлих байгаа шүү дээ. Газар нь төрийн эзэмшид байвч дээр нь баригдсан баяжууд За нэмэлт 1 минут. Хоёрдугаарт оптикийн гэрээг эзэн биетэй нь ил тод болгочлоо шүү дээ. Энэ чинь 2 жилийн өмнө зөвхөн нүүр нь одоо ийм гэрээнүүд нь ил тод болсон. Доторх нүүрнийх нь одоо ийм гэрээ байгуулах гэсэн шийдвэрнэл тод болсон. Доторх нь алга байна гэд намтаа барь гишүүн саяхан хэвлийн хурал хийгээд зарлаад байгаа үстэй. Энийг ил тод болгооч гэж шаардаад байгаа засгийн газраас. Энийний дагуу 47 гэрээг чи ил тод болголоо. Тэн дээр хин гэрээг байгуулсан нь ч тодорхой шүү дээ. Ямар зөвлөмжийг үндэслэн үндэсний аюулгүйлийн зөвлөмжийг үндэслэн гэж байхгүй шүү дээ. Тийм байхгүй юмыг би мухарсахаар үндэсний аюулгүйлийн зөвлөмж гэрээн дээр бичсэн байна. Засгийн газар байгуулсан байна. Нэр бүхэн хүмүүсийн гарын үсгийг зурсан бүх баримтыг чи ил тод болгочлоо. Энээс илүү тодорхой хариулт гэж юу байх юм бэ? Энийг харин нээлттэй сонсгол хийгээд их хурл дээр хэлцэлтэй. тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлт энэ байна. Төлбөртэй
мэдээлэл тавиулсан News Direct гэдэг мэдээллийн сайт байна гэдгийг дүгнэсэн. Эзэн бие нь тодорхойгүй байдаг. Блокчейн магадгүй криптовалютаар төлбөрийг нь явуулдаг. Эргээд эзнийг олоход хүндрэл үүсгдэг ийм системийг ашиглаж миний нэр хүндэд халдсан. Одоо энийгээ Монголд оруулж ирж баримт гэж ярих гэж байвал би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллагууд энийг тогтоож өгөх ёстой. Хоёрдугаарт нүүрсний сонцгол дээр 2 баримтаар тогтоогдсон гэж худал гүтгэлээ та намайг. Надад одоо авилгатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас Адмирал гэдэг компанитай ямар нэгэн холбоогүй гэсэн дүгнэлтэнд байж. Энэ мэтчлэнгээр баримт мэдээлэлээ нотлохгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрх мэдлээ ашиглаж хүн бүтээгдэхүүн одоо зогсоох цаг чинь болсон гэдгийг бас хариуцлагатаар хэлье.